Ховд аймагта Усчин гоо сайхан нийтийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах алсын зорилготой ажиллаж буй энэ бүсгүйг Бямцэрэн гэдэг. Тэрээр 2001 онд аймгийнхаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дамжаанд суралцаж Усчин болжээ. Тэр цагаас хойш яг энэ мэргэжлээрээ ажилласаар анх 2003 онд Талс салоныг үүсгэн байгуулсан байна. Жилээс жилд үйл ажиллагааг нь өргөжүүлсээр 20 гаруй жилийн хугацаанд 18 хүнийг байнгын ажлын байраар хангаж аймагта хамгийн олон үсчинтэй салон болжээ. Хүмүүсийг маш гоё ганган болгоно гэдэг чинь маш сайхан. Тэгээд энэ мэргэжлэрээ олон жил ажиллаад хамт олонтойгоо хамтраад нэг хамт олон баг болоод бид нар одоо 20 жилийн ардаа хийж байна. Анх бид нар яг л 20 гаруй настай жоохон хүүхдүүд коллежид ороод сураад гараагаа эхэлчихсэн гэдэг чинь одоо 20 жилийн дараа гэхэд бол тэгэл зохиосныхаа амжилт бүтээлээ гаргасан шилдэг өсчүүд болж чадсан. Манай салонд бол одоо нэгдүгээр зэргийн өс чинь 2 байдаг. Тэгээд аймгийн авраг орчин байна. Усан аврагын тэмцээнд олдож ирсэн өсчин байдаг. Талс салоны хамт олон 2019 онд ажлаараа тэргүүлж аймгийн шилдэг салоноор шалгарчээ. Энэ нь эзэмшсэн мэргэжил эрхэлсэн ажилдаа үнэнч байж ард иргэдэд соёлтой үйлчилсэний нэг тод жишээ. Мөн 3-аас 20 жилийн хугацаатай ажиллаж байгаа туршлагатай үсчдийн ур чадвар хичээл зүтгэлийн үр дүн юм. Талс салоныг үүсгэн байгуулагч Бямцэрэн салоноо өргөжүүлж ая дутаа орчныг бүрдүүлэх зорилгоор хөлмөр халамж үйлчилгээний газрын бичил бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж зохих хэмжээний зээл авсан байна. Энэ нь иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ илүү сайжруулах, ковидын хүнд үед ажлын байраа хадгалж үлдэхэд чухал дэм болсон гэдгийг онцоллоо. 19 онд манайх Ховд аймгийн хөдөлмөр халамжийн хэлцээс 4 сая төгрөгийн хүүгүү зээл авч ирсэн. Тэр зээлээрээ бол манайх бол бохиртой холбогдож нөгөө цэвэр устай холбогдож чадаагүй байсан байхгүй. Тэр асуудлаа шийдээд үйлчлүүлэгчийнхаа 5 дахь удаа нөхцөлийг хангаад тэр бол маш сайхан ажилласан. Дахиад 2021 онд бол 10 сая төгрөгийн зээл авсан. Энийгээ дахиад ажлынхаа байрыг өргөдөх, тогтжуулах, сандал ширээгээ солих тэгээд тийм юмдаа зарцуулсан. Энэ бол маш өөрөөсөө сайхан зээл байгаад бидний ажлын байр одоо бидэнд ажиллаж байгаа бүх энэ манай Усчин гоо сайхан маш ээлтэй байсан. Ихтийн зорилго юу байгаа вэ? Ихтийн зорилго бол одоо ер нь цогцоор нь Ховд аймагтай маш том салонтой болъё л гэж боддөг юм би. Манайх одоо 18 Усчин гоо сайхан ажилдаг. Ховд аймгийн хэмжээнд хамгийн одоо олон ажиллаж байгаа нь манай салон байгаа л да. Тэгэхэд бол ингээд байгууллага ингээд олоолаа ороод ирэхэд өвчнөөс гадна тэд нэр гоо сайхандаа орчдөг тий. Мацаа саундаа орчдөг тийм байвал гоё. Тэгвэл манайх одоо ингээд ажлын байраа 2 3 давхар ч юм уу 4 давхар ч юм уу томруулаа гэхэд бүх үйлчлэгийг олоолаа орж ирээд бүрэн аваад гаргаж чадaltaа. Манад бол ажилч нь байгаад байдаг, ажлын байрны өргөдөл арай хомсон байгаа л да. Ховд аймагт одоогоор мэргэжлийн 120 гаруй үсчин ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.